5.1% хүрсэн ийм дүр зурагтай байна. За ингээд дөрвөн салбарыг тус бүрдэн салбар тус бүрийн онцлог үйл явдлуудаас товч танилцуулъя. За үн цасны зах зээл түрүүний хэлсэн гол үндсэн үзүүлэлт бол хөгжлийг тодорхойлогч гол үндсэн үзүүлэлт бол зах зээлийн үнэлгээ 2017 онд 2.4 их найд хүрч түүхэн дээд хэмжээндээ хүрлээ. За энэ өнгөрсөн онтой харьцуулж 65.5% өссөн ийм үзүүлэлт болж байна. За хөрөнгийн зах зээл дээр 2017 онд болсон нэг гол онцлог үйл явдлуудын нэг нь 2017 онд 2 IPO гарлаа. Энэ 2 IPO 180-аас 300%-аар давж биелсэн анхдагч арилжаанд 180-аас 300%-аар давж биеллээ. За мөн анхны хувийн хөрөнгийн бирж үйл ажиллагаа эхэлсэн. За мөн хөдөө аж ахуйн бирж дээр анхны үүсэм санхүүгийн хэрэгслийн арилжааг нээлээ. Мөн томоохон аж ахуйн нэгжүүдийн нэгдэл болсон хөрөнгийн зах зээлийн хэмжээний өсөлтөнд голлох нөлөөг үзүүллээ. За 2017 онд үн цасны арилжаа 860.8 тэрбум төгрөг хүрсэн бөгөөд хувьцааны арилжаа үүн дотроо 78.1 тэрбум төгрөг. Засгийн газрын үн цасны арилжаа 772.5 тэрбум төгрөг. Компани бондын арилжаа 10.2 тэрбум төгрөг болсон байна. За тайлан хугацаанд хөрөнгийн зах зээл дээр нийт 52 үн цасны компани болон хорооны үн цасны бүртгэлтэй 300 хувьцаат компани үйл ажиллагаа явуулсан байна. За 2017 онд засгийн газрын үн цасны анхдагч зах зээлийн арилжаагаар 6.7 сая ширхэг үн цасыг 630.2 тэрбум төгрөгөөр арилжсан бол засгийн газрын үн цасны 2 дахь зах зээлийн арилжаагаар нийт 1.4 сая ширхэг үн цасыг 142.3 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан байна. За даатгалын салбарын үндсэн үзүүлэлтүүдээс танилцуулъя. За өнгөрсөн онд 2017 оны жилийн эцсийн байдлаар даатгалын салбарын нийт актив 244.7 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.4%-аар өссөн үзүүлэлт байна. За салбарын нийт хөрөнгийн 79.1%-ийг ердийн даатгалын компаниуд, 3.2%-ийг урт хугацаат даатгалын компани, за 17.7%-ийг давхар даатгалын компаниуд тус эзэлж байна. За даатгалын салбарын нийт хураамжийн орлого өнгөрсөн оны мөн үеэс 26.1%-аар өсөж 144.3 тэрбум төгрөг болсон байна. За үүний 97.8%-ийг ердийн даатгалын хураамж эзэлжээ. Тайланд жилд нийт 45.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг даатгалын компаниуд төлсөн байна. За энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 31.9%-аар өссөн үзүүлэлт болж байна. За мөн даатгалын салбарын нийт нөөц сан өнгөрсөн жилээс 26.9%-аар өсөж 2017 оны жилийн эцэст 118.1 тэрбум төгрөг хүрлээ. За салбарын нийт нөөц сангийн 81.8%-ийг ердийн даатгалын нөөц сан, за 1.3%-ийг урт хугацаат даатгалын нөөц сан, 16.9%-ийг урт хугацаат даатгалын нөөц сан, 1.3%-ийг урт хугацааны даатгалын нөөц сан үлдсэн 16.9%-ийг даатгалын нөөц сан тус бүртгүүлсэн байна. За даатгалын цэвэр ашиг өнгөрсөн оноос 15.7%-аар өсөж 13.2 тэрбум төгрөг болсон байна. За банк бус санхүүгийн байгууллагын салбарын мэдээлэлээс танилцуулъя. За 2017 оны жилийн эцсийн байдлаар банк бус санхүүгийн нийт 534 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. За эдгээрийн дийлэнх нь буюу 90 орчим хувь нь бол зээлийн үйл ажиллагааг эрхэлж байна. За салбарын нийт актив өнгөрсөн онтой харьцуулахад 23.1%-аар өсөж 969.1 тэрбум төгрөгт хүрсэн байна. За энийг дотоодын нийт төвтэй харьцуулж үзвэл жилийн эцсийн дотоодын нийт төвтэй харьцуулж үзвэл дотоодын нийт төвний 6.3%-ийг
хувьтай тэнцсэн байна. За нийт өсөлтийн хөрөнгийн өсөлтийн 84.6% нь хувь нийлүүлсэн хөрөнгийн өсөлт бүрдүүлж байна. За харин нийт зээлийн зээлийн үлдэгдэл өмнөх оныхоос 33.4%-аар өсөж 638 тэрбум төгрөгт хүрсэн байна. За хөрөнгийн өсөлтөөс энэ нь бол 1.4 дахин илүү өндөр өссөн ийм үр дүн гарсан байна. Өөрөөр хэлбэл банк санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсэний дүнд хөрөнгийн хэмжээ нэмэгдэж улмаар зах зээл дэх зээлийн нийлүүлэлт өсөж байгаа юм дур зэрэг харагдаж байна. За салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдснээр банкнаас ус санхүүгийн зах зээл дээрх үйлчилгээний хүртээмж нэмэгдэж зээлийн бүтээгдэхүүний үн болох зээлийн хүү буурч байгаа юм дүр зэрэг сүүлийн 1 жилийн хугацаанд ажиглагдаж байна. За энийг өнгөрсөн оны мөн үедээ 17 оны жилийн эцсийн зээлийн жигнэгдсэн дундаж хүүг харьцуулж авч үзэхэд 0.6 пунктаар буюу буурч 3.4% хүүтэй байна. За 2017 оны жилийн эцсийн байдлаар банк санхүүгийн байгууллагуудын нийт ашиг 13%-аар өсөж 66.8 тэрбум төгрөгт хүрсэн ийм дүр зэрэгтэй байна. За хадгалан зээлийн хоршооны салбарын үзүүлэлтүүдээс танилцуулъя. Жилийн эцсийн байдлаар хадгалан зээлийн хоршооны тусгай зөвшөөрөлтэй нийт 290 хоршоо 55,624 гишүүтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. За гишүүдийн өсөлтийн хувь өнгөрсөн онтой харьцуулбал 20 орчим хувиар хадгалан зээлийн хоршооны гишүүдийн тоо бол өссөн юм дүр зэрэгтэй байна. За хадгалан зээлийн хоршооны салбарын нийт хөрөнгийн хэмжээ энэ онд 153.1 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн онтой харьцуулахад 35.4% өсөлтийг үзүүллээ. За энэ өсөлт нь 2007 оноос хойших хадгалан зээлийн хоршоонд болж байгаа 30-аас дээш өсөж байгаа анхны юм тохиолдол бас болж байна. За нийт хадгалан зээлийн хоршоодын 89.3% нь буюу 259 хадгалан зээлийн хоршоо нь нийт 99.3 тэрбум төгрөгийн хадгаламжийг төлрүүлсэн байна. За энэ хадгаламжийн хэмжээ бас өнгөрсөн онтой харьцуулахад 30 орчим хувиар өссөн юм дүр зурагтай байна. За 2017 онд салбарын нийт цэвэр ашиг хадгалан зээлийн хоршооны салбарын нийт цэвэр ашиг 5.5 тэрбум төгрөг төрж өнгөрсөн онтой харьцуулахад 42.4% өссөн байна. За энэ нь мөн 2012 оноос хойш өссөн хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн ийм жил боллоо. За цэвэр ашигын энэ өсөлтөнд хадгалан зээлийн хоршоодын нийт орлогын өсөлт голчлон нөлөөлсөн бөгөөд нийт орлогын өмнөх онтой харьцуулахад 29.9%-аар өссөн. За энэ нь мөн сүүлийн 10 жилийн хугацаанд гарч байгаа хамгийн өндөр хувьтай хүрсэн ийм дүр зурагтай байна. За салбарын нийт зээл өнгөрсөн онтой харьцуулахад 26.1%-аар буюу 21.7 тэрбум төгрөгөөр өсөж 105.2 тэрбум төгрөгт хүрсэн байна. За энэ нь сүүлийн 9 жилийн хугацаанд хамгийн өндөр өсөлтөнд хүрсэн ийм дүр зурагтай байна. За нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь өнгөрсөн онтой харьцуулахад 1.2 пунктаар буурч 4.2% хүрлээ. За энэ нийт чанаргүй зээлийн хэмжээ бол 4.5 тэрбум төгрөгийн хэмжээтэй байна. За салбарын 2017 онд гарсан салбарын ерөнхий дүр зургаас товч танилцуулахад ийм дүр зурагтай байна. За сонирхсан асуултаа байвал манай газрын дарга нар хариулна. Хоёр зүйл асууж банк санхүүгийн байгууллага 534 байгууллага байна. Тэр нэг энэ санхүүгийн бодлого борооноос нэгдэр байгууллагууд стимулд ямар шалгуур өгөх вэ? Өнгөрсөн хугацаанд бол ингээд бас банк санхүүгийн байгууллага санхүүгийн төсөл хорооноос банкнаас бусад санхүүгийн салбарын 2017 оны санхүүгийн үр дүн жилийн тайлангийн мэдээллийг товч байдлаар танилцууллаа. Та бүхэн төлөв мэргэжлээс шууд дамжуулан мэдээллийг хүргэлээ. Энэ түрээд энэ өглөөний бизнесийн хэмнэл хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа.
За энэ бол Монгол улсаас зарсан андуулрын албан ханш